одоо 16 дугаар зууны Монголын хамгийн эмэг нэлтэй элэг зүрх уурсан одоо хагацал нулимс дагуулсан энэ түүхийг судлах юмсан дараа үеийнхэндээ ном болгож хүртээх юмсан утга зохиолын хэлээр ойлгомжтой бөгөөд тодорхой өгүүлэх юмсан гэж олон жил бодож явсан. Тэгэд энэ номны судалгааг бол бараг 7-8 жил хийсэн, маш олон газраар явсан, эгэл ард түмэнтэйгээ уулзаж одоо эцгээс өвөг дээдсээсээ сонсож ирсэн үг сургаалууд, аман яриануудыг нь цуглуулсан. Түүнээс гадна бараг 100-аад түүхэн их сурвалжийн номнуудыг, судалгааны номнуудыг уншсан. Үүнд бол Япон, Солонгос, Америк, Хятад, Монгол, Орос гээд газрын түүхчдийн тухайн үеийн монголчуудыг ямар нүдээр харж ийсэн, хэрхэн үзэж ийсэн, тэр талаараа бичиж тэмдэглэж үлдээсэн энэ судалгааны номнуудыг уншсан. Тэгээд мэдээж хэрэг би бол өөрөө монгол хүн. Тэгэхээр одоо Түшээт хаан Чихунд орж өндөр гэгээн зан азар галдан бошгот хаан гээд Монголын хүчрхэг хөвгүүдийн гаргасан алдаа ба оноо одоо хамгаалж үлдсэн үзэл санаа эх орноо алдсан боловч элэг зүрхэндээ тэгээд одоо бурхан зүг одсон тэр хүсэл тэмүүлэл ааг омог гээд тэдний бүтээсэн түүх гээд маш олон зүйлүүдийг ингээд сэтгэл зүрхэндээ багтааж одоо шаналж, зовж, омгорхож, бахархаж, баярлаж нэг талаараа бас одоо гэж ингэж дуу алдмаар мөчүүд их байлаа. Тэгээд суугаад бичсэн хугацаа маань ер нь 2 жилийн хугацаанд босон сум бичсэндээ ямартай ч ингээд тэр цаг үеийн түүхийг дөрвөн бот түүхэн арман болгоод уншигчдын гар дээр тавьж байгаадаа баяртай байна. Өнөөдөр Чингис хааны музейн номын санд анхны хэвлэлийнхаа дээжийг аль бие ёсоор гардуулан өгч байна. Ер нь зохиол бол зохиолч хүний сэтгэл зүрхэнд, оюун бодолд маш удаанаар амьдардаг. Одоо хөх сарны явдлыг бичээд гаргаж яхаас гаргасан тэр үеэс илүү өмнө би ингээд одоо яг энэ зохиолыг би бичэндээ энэ Монголын түүхийн хамгийн энэ одоо тусгаар тогтнолоо алдаж байсан тэр гашуун он жилүүд рүү би алхандаа гэж бодцсон явж исэн. Тэгээ мэдээж хэрэг нэгэнт бодоод хэлсэн чинь тал талаас их сурвалжууд, одоо янз бүрийн судалгааны материалууд гэд их олон зүйлүүдийг тухайн явцдаа цуглуулна. Одоо хөх сарны явдлыг бичиж байх үед тэрнээс өмнө одоо нөгөө хүүхдийн үлгэрийн 6 цуврал номнуудыг бас ингээд бодоод боловсруулад одоо төрөж их бэлтгэл рүү н орцсон явж исэн шүү дээ. Тэгэхээр энэ бол ингээд нөгөө зохиолч хүний тэр тархитлогоо гэдэг бол өөрөө ингээд зохиол бүтээлийн үйлдвэрлэл явуулдаг. Тэр үйлдвэрлэл өнөөдөр түүхэн зохиол дээр сууж исэн ч дараагийн бичих зүйлээ айлэрт ингээд бодцсон, цуглуулад баримтуудыг ч юм уу ингээд бодлоо, дөрүүдийнхаа хүчрхэг болон алдаатай талуудыг цуглуулад миний оюун сэтгэлд боловсроод явж идэх юм болоо даа л гэж бодож байна да. Чингис хааны музейд номынхоо дээжийг өгч байгаа маань учиртай юм аа. Яагаад тэгэхээр Чингис хаан өөрийн охин Чичээхнийг Ойрдын хаан хүү Инаалчид бэр болгон өгснөөр одоо баруун Монголтой ураг барилцсан. Өндөр гэгээн зан азар галдан бошгот хаан гэхэд бол одоо төрөл нэгтэй одоо үндэс нэгтэй улсууд байсан шүү дээ тий. Тэгэхээр Арман маань бол яг тэр Чичээхэн Ойрдын нутг руу бэр болоод мордож байгаагаар эхэлдэг. Тэгэхээр би энэ их хааныхаа одоо үлмид энэ номныхоо дээжийг тавих нь зүй ёсны хэрэг юм аа гэж бодсон. За баярлалаа.